Ёо. За юм үзэж ин да. Дугуй гарсан. Юу ярьж байгаа юм төлөө мөлөө рүү яваарч ба. Ёо. Гайн хайрнаас сул шорооноо гарсан шүү. Юм үзэж ин да. Дугуй гарсан. Запас дугуй байгаа. Тэ энэ өвлийн дугуй. Хэмжээ нөр. Тэгэхээр хойд дугуйгаа аваад удаа ичих болоод байна. Яа. Махаад юм. Ийшээ авчихгүй. Чанга байна. Лего юм үзэж. Ичта. Ямар сонь. Оо.
явж. Сумынхаа бараг харсаа. Тэгээ болоогүй дээ. Сум харагдаад байгаа ч гэсэн. Ойрлог шиг харагдаж байгаа ч гэсэн чи 10 20 км нэ. За ороод ирлээ. Босон сум руу ороод ирсэн шүү. Тэгээ замдаа хайрган сууж муугаад дугуй агарч магараад нээжлээд хэрэг нөгөө авч авсан банануудаа бүгдийг нийтээ шин. Нүүрсээ нөхөх гээд. Ваа, засмал зам дээр гараад ирлээ шүү. Оо, цаавдгүй. Тэгээ колонко олоод ирсэн чинь колонк маань хаалттай байна уу? Хаалттай ч хүн байдгүй. Тэгээд нэлээд удаан хүлээлээ, залгаад уцаа авдгаа. Тэгээ сая шар асаасан бензин маань дээшээ оргоо осноос бензин дураат нэмдэг. Дөнгөж сая шар масаал бээсээ. За ямар ч гэсэн күчүүжэн аваагүйсаа авчлаа. Колонк руугаа явж үдэхгүй яах. За тэгээд саяны колонкийг бараг цаг гаруй үлээлээ. Юуруусөө уцаа авсанчгүй, хүнэн ч ирсэнгөө. Тэгээ бензин шар авч ийснаа одоо 300-аас тэ болчихлоо. Тэгэхээр 300-аас нь итгээд Баянзаг руу явчихдөө. Бусаж ирэхэд харин энэ колонк маань онгоосон байгаасай. Лохоро. За амарсан. Сайхан цааж байна. Оо сайн явж байна. Юу Баянзаг нь хаана идэм бэлхөө? Яг энэ урт харагдж байгаа юм уу те? За баярлалаа. За бүгдээрээ Баянзаг дээрээ ирчлээ. Тэгээ одоо 6 болж байна. Тэр энэчнийгээс буудлаад стап хайч.
За ингээ ерөнхий сетап бол ингээ болчлоо. Энэ дахианы мах зүгээр гисгэхээ гараад ирсэн. Дроноор бичлэг хийж үзлээ. Давгүй сураадах шиг байна. Болмоор биш үү ер нь. Цаашдаа та хэд ингээд дроны дүрс айлах их олныг харуулах гэж хичээнэ. Энийг нь хурдан дуусгах юм. Нэг нисэл дээр нэг 19 минут нисэн. Тэгээ 19 минут чинь нэг 10-аад орчим нь л үндсэн дүрс болж үлдээд байгаа юм уу та. Одоо бөөнөрөө хоол сайнхаа ажилдаа орё доо. Маргааш ууг нь гоё машинтай хүнтэй арилдвал молцгийн эс гэдэг газар нөгөө очиод үзчих санаа байгаа л энэ. Даанч тийм буянтай хүн олдох болоо. За ирээ кемплчихсан тэгээд галаа асаагаад галынхаа хажууд сууж байна. Нар одоо ерөөхдөө жаргаж байна. 8 цаг болсон. Тэгээ хоолоо иж идэх гээд өнөөдрийн хоолн дээр зүгээр будаад ишүүлээ гэдэг шүү дээ юм уу. Махбол нилээн гисчжээ. За хоол их чам чи мэдээж гараа авгаа. Өнөөдөр гараа шууд усаа гоож үлээ байгаач. Гэтэ савнгаа эхлээд бэлтжээ. Усаа баг хэрэглэхийн тулд. За аялал гараа ерөнхийдөө 3 өдөр 3 шөнө болсон байна. Өнөөдөр 2 дугуйс илээд фол шороотой зууралдаж хайрга майргатай зууралцсан юм чи. Дахианы махнасаа ер нь нилээ ахиух хийгээд мах ихтэй болдно. Тэгээ авч явсан хүнсмээ ч гэсэн ер нь илүү гарах гээд байгаа. Өнөөдөр махаа нилээ ахиухан хэрэгэлжээ. Гараа гуцсан гэсэн нөт махтай зууралдах юм чи. Бэлийн өсчтөө тогоогоо бэлдээгүй байсан байна. За энэ ер нь хэрэглэгдэх ба. Хамтлагч. За ингээл мах ус 2 тэгэл дээр нь давс жоохон перц. За ийшээ болохоор ийм ногооны амтлагч. Яа тэгээд давс бол мэдээч хин. Энэ сахар нэ. Би энэ сахарыг юу н авч явснаас хойш юус ашигласангүй дээ. Перцгийн. За ойроос харуулъя та хэд. Ингээл усан дээр мах чадчихаа гэсэн. Тэгээ жоохон болоод болох гээд ирэхээр нь дээрс нь будаа игээл. За одоо ингээл хүлээгээс очно да. Шүлтөө ол гэж юм чинь сайн байгаар явах тий. За өнөөдрөө бацаад дүгнэх юм бол өглөө бүгдээрээ хонгорын элсний кампас сэрээд цай чанж уучаад өчигдөр ийсэн хуушураа идчихэд хамгийн анхны удаа дрон гэж үтсэн юм байна. Төв рүү аплод хийх гээд дандаа фейлдсэн юм байна. Зөндөө олон оролцсон. Датагаар яг утасны датагаар аплод хийнэ гэдэг бол худлаа. Starlink-тэй болдгоо юм бол гэдэг асуудлууд байна да. Тэгэхээр явж байхдаа ерөнхийдөө бичлэгийн аплод хийнэ гэдэг бодол бол хударсан. Хөөх тэнцээ юу вэ? Энэ баян цаг маань амтантай байна. Энүүгээр нэг амтан. Би бас ингээ яа гал асаагаад байгаа, ил гал асаагаад байгаа шалтгаан. Амтан байвал энэ галаа сайгаад ойртохгүй гэж бодоод байгаа байхгүй юу? Зөвөө буруу юу? Энэ бол зүгээр миний хувийн бодол байхгүй. Амтан бол ерөнхийдөө байгаль амьдарч байгаа амтын гал ерөнхийдөө аюу ховрхон харна. Хүн амтан машин тэрийг бол харж байгаа шүү дээ. Тэгвэл галнаас айгаад нэг ойртож ирэхгүй баха. Нэг өөрийгөө хамгаалж байгаа хамгаалт гэж бодоод байгаа шүү дээ. Биш түүдэг хээр хонохтой түүдэг гал асаагаад байгаа шалтгаан. Тэгээд галаа ашиглаад дулаахан байна. Гадаа ерөнхийдөө сэрвтер. Тэнгуут галын элчин тэнцээ би өөрөө дулаасч байгаа байхгүй. Давхар аюу ашигтай гал түлнэ гэж. Галаа сахина гэдэг үг шүү дээ. Галаа маанаа. Саяны гамбанзаа яач чидөө. Заваартуулсан гамбанзаа нэг мөр цэвэрлжээ. Говьд бас ингээ явхад нэг юм байна анзаарчихсан юм. Ингээ бүх юм руу ингээ юу орчт юм. Ийм эртний ширхэг гэх юм уу. Юмаа битгүүлж ингээ баглаад боогод яваад хаад хаагуурч ороод тээ. Яаж жаал ис бол байна ер нь. Энд тэнд. Орцсон л байж. Одоо энэ мэн ингээ битүү захилгаантай. Ийм модтой байгаа ш. Тэнгуут ис явж байгаа хэрэг. Мод ерөнхийдөө
Өнөө шөндөө бүтэн хүрхгүй байх шинжтэй л юм. Ямар ч хоолой болгоч. Тэгэхээр мод хүрхгүй байж магадгүй учраас мод хагалнаа. Сүхээ яг ерөөхдөө сая 3 өдрийн турш дандаа алах байдлаар ашиглаадсан. Одоо яг сүх гэдэг утгаар нь ашиглаж байна да. Иймт ямар том бод вэ? Ийм том модонд миний сүх бол арай жижигтгэл юм. Гэтэ багадаа нэг түлээнийхээ модоо хагалдаг байсан. Аргаараа бол болгочих байхаа. За мод хагалахад бүгдээрээ мэдээж мод хагалж өссөн хүмүүс байхгүй шүү дээ. Эхлээд модоо ингээ банзлна гэж ингэдэг байхгүй. Банз мод гэхэр нэг юм хавтгай модыг хэлж байгаа. Ингээ банзалж бэлдтэн. Тэгэхээр жижигхэн сүхтэй болохоор би юм жижигнэр банзлаад байгаа гэсэн үг. Том сүх байвал ерөөдөө юм дүнзээ яг том чигээр нэгэ банзлна гэсэн үг. Хавтгай. За ингээ хавтгаалаад байна гэсэн үг. Тэгж байгаад жижиг мод хэрэгтэй бол одоо хээр бол энэ банзаар нь түлчиж болно. Жижиглэх хэрэгтэй бол одоо яг банзаа барьж агаад ингээ жижиглэж гэсэн үг. Би ерөөдөө модоо юмнээд нэг модыг нэг банзаа ингээ 3 жижиг хэсэг болгочих. За тэгээд бас бүгдээрээ гэр оролт гэсэхгүй байж болно шүү дээ. Тийм учраас яриад байгаа. Мэддгүүд нь яг зүгээр тэгээд гэдэг юм ярьлаа энэ төрөхгүй ихээр хүлээг авчаарай. Ноот мод байх юм бол галын хажууд ингээд ийм юу болгож өрнө. Байшин барьж байгаа юм шиг дөрүүлжин гэрнэ. Ингэж өрнөө. Ингэж өртнөр яаж байгаа вэ гэхээр хоорондоо юм зайтай. Тэгээ галын хажууд байхаар хатдаг гэсэн үг. Айгу хурдан хатна. Тэгээд за энэ сүх маань арай жуулдаад нааж байна. Ерөнхийдөө том яг түлээний сүх бол айгу том идэв штэ. Тэр бол өөрөө бас ингээд барихад энэс хамаагүй хүнд байгаа. Бараг 4 дахин хүнд, 4-5 дахин хүнд байгаа. Тэгэхээр тэрүүгээр бол нэг цохиход тэгээ үзүүр нарийнх мөртлөө хойшоо бүдүү мачдаг байхгүй. Үзүүр нь ороод хоёр шээ нөгөө бүдүүс нь оронгуудаа тэлээ хаглаад өгчдөг гэсэн үг. Мод хагална гэдэг чинь те голоор нь. Тэгвэл энэ 90 тэр шигтэй юм нарийнхан байгаа байхгүй. Энд чи яаж ингэж нэг юм өргөн зузаан 3-4 см зузаан байх хэрэгтэй. Хойшоогоо. Тэгэх юм бол нарийн хэсэг нь ороод хойшоогоо бүдүүсийг чихэж ороо хагалдаг гэсэн үг. Энэ болохоор нарийн хэсгээр яг зоогж орчоо нарийн хэсэг болохоор тийч гатчаад байна. Яг хоо банзалсан модыг түлээ болоход бол айгүй аштайхан. Тэрнээс биш яг юм дүнзийг банзалж яг одоо над шиг ингээд голоор нь хуваах гэж орлоод байна шүү дээ юм том модыг. Тэгэхэд бол жоохон зориулт нь бол биш гэсэн үг. Энийг хүчээр ингээд хуваачээ. За энэ бол бараг хуваагдчихлаа. За одоо энэ нэг зогсон нөх газараа дахиад ингээд цохин бэлигээ ингэж тавина гэж болохгүй. Хуруугаа авчна. Тэгэхээр нөхрүү нь эхлээд ирээж ихж яагаад ойртуулж яагаад модтойгоо цуг энтээрээ цохно гэсэн үг. За ингээ хагарчих. За банцлах нь бол амархуу. Энэ банцлахад бол айгүй аштайх. Нэг цоглоо, хоёр цоглоо ингээ 3 маань банцлах гинэ. Түлээ бэлтгэд бол банцлсан модыг нэг иймэрхүү юмыг яаж жонлын төвшөнд мэддэг байх хэрэгтэй гэж бодоод байна шүү дээ. Тийм тэгэл ирээд. Тэгэхээр энэ мэдлэгийг хэзээ нэг хэрэг болооч юм билүү те. Мод тоглохдоо нэрээ доор нь юм хатуу чулуу ч юм уу юм банцлсан хамгийн ихний банцлсан модод дивсээд өгч шүү дээ. Тэгвэл мод ч модон дээрээ зөхөгдөөд юу гэх юм доороо тулгууртай гэх юм уу. Хатуу юм дээр зөөлөн шороон дээр зөхөд байл мод ч хаагахгүй. Тэгээ чулуун дээр зөхвөл сүхээ гимтэй чинь. Чулуун дээр хаваа зөхж болно. Яг чулуун дээр зөхж жагаад илүү хүчтэй зөхчих юм бол модоо хаглаа сүвчин доошоо яваад чулуун дээр ирээ аваад байгаа. Юу ярьж байгаа юм түлээ мүлээ рүү яваа орчих байгаа. Өглөөнс ирсэн, дроноо нэгсэн хүртэл ирсэн үү. 9 цагаас тэмээ ирнэ гэсэн. Тэмээгээ үлээж жагаад тэмээтэй хонгорын элс орсон. Тэр яг нүдээр харагдж байгаа шиг камер дээр өрн байгаль буудгүй юм байна. Хонгорын элс бол үнэхээр гоё юм билээ. Наагур нь тэр урсж байгаа гол мол нь элсэн манхан байгаа байхгүй юу. 180 км үрнэ шүү дээ. Хойноо юм хаданд уултай. Тэгээ голоороо гол урсч ийн гэдэг байхгүй. Тэр яг элсэн махныхаа наагур. Үнэхээр сэндогдсон. Тэгээ хонгорын элсэн ууг нэгээ даваад орох юм бол цаана дахиад нэг юм задгаа талбай дээр устай тийм бүлэг мүлэгтэй тийм газар байдаг гэсэн айгүй гоё. Тийшээ машинтай орчихдаг юм. Тэгээ бүгдээрээ учтай явж байгаа. Седан загвараа машинтай явж байгаа болохоор тийш ерөөсө гарах гэж оролдоогүй. Бодол бол төрсөн. Нэг орчд юм уу гэж бодож байгаа. Тэнд суучих юм бол надад туслах юм ч байхгүй. Өөртөө л найдах хэрэгтэй те. За боли буцаа. Арай өөр шийдэл болъё. Тэмээтэй явсаа. Тэмээ анх удаан. Тэмээ туршлагын хувьд бол мориноос ондоо. Тэмээ чи ингээд хөлөө нугалж суугаад хүн дээр нь мордсны дараа босохдоо жоохон эвгүй. Бөксөөрөө эхэлж босоод хүн урагшаа унах байгаа юм шиг мэдрэмж өгдөг гэх юм уу. Гэтэ тэмээн дээр суух бол айгүй гоё тухтай юм байлээ. Мориноос хамаагүй л. Өндөр дээр нэг юм. За төсөөлөх юм бол заяа. Нэг юм ундаг дугуй унжгаад. За ундаг дугуй шээ. Машинаар бол Aqua унжгаад Jeep Wrangler ч юм уу те. Land 300 унжгаад те гэж л.
Тиймээ тэгэхээр тийм мэдрэмж өгсөн надад л. Тэгээ хамарнаас нь ингэж цоолж залдаг гэх юм уу. За энэ амар би Монгол уламжлалтай лаг үг хэллэгээр нь хэлж чадахгүй байгаа шүү. Тэгэхээр ер нь мэддэг болно. Энэ аялыг чинь гол зорилго нь мэдхгүй юм аа мэдж явах, мэдхгүй газраа үзэж харах, шинэ туршлага олж хоригдлуулах тийм байгаад байгаа шүү. Тэгээ нэг явахдаа нэг аймагаа дуусгая. Бодолтой эхлүүлсэн цуврал байгаад байгаа. Хэрвээ дараа ирэхээр болвол өөр машинтай болж байгаа хэрэгтэй байна. За одоо бидний энэ буудалсан байгаа Баян цаг гэдэг энэ газар маань болохоор үлэг гүрүүлийн юу лээ аргаас олцсон газар байлоо. Тэгж уншсан би. ChatGPT бороогоос асуухад бороо бол надад тэгж хэлсэн ш. Далган задад руу очиод бүгдээрээ зөвхөн стадионы өвдсөн болохоос ш. Тэр аймгийн төвийг бол ерөөсөө үзээгүй байлээ ш. Тэгэхээр аймгийн төвтэйгоо танилцсанаа. Ууг нь санснаар болдог бол нэг айлт хоноод үлчмээр байх юм. Аймаг болгонд. За яг гэрт нь ондгүй махад гадаа нь хамт юм ярьж хөөрөөд яг очоо асуу гэсэн бодол төрөөд асуудаг дээр гацаадна. Тэр хүмүүс нь юу гэж бодох юм бэлээ. Магадгүй дараагийн аймгаар очихдоо би нэг ийм юм хийд юм аа. Ингээ өмнө гав аймгаар явсан. Тэгээд ингэж ярьж исэн юм аа. Одоо ингээ танаад хонж болох уу, өглөө өрөм сүү цагааг чийдээд худалдаж аваад ч юм уу те. Тэгж үдмээр байгаа байхгүй. Тэгээ хүмүүс ихтэй юу гэж хүлээж авах бол. За ингээ юу ч гэсэн хоол болтол төр кат. За хоол бол будаагаа игээд буцлагцсан, нилийн болцсон. Дахианы махны шүлт болгоод байгаа шүү, тэ. Тэгээ будаагаа л ер нь болцсон байвал энэ хоол бол дахианы мах нь бол нилийн дээр үед болцсон. Болчихжээ. Будаатай шүл бол янз юм болчих юм том ахтай. Ингээ хоол болгож хоорондоо контентын санаа орж ирээд тэгээ хийцэн байгаа. Утгагүй орох байхаа түүдэг гал гэдэг нэгтэй зүгээр. Юу ч хамаагүй ярьдаг, дими юм ярьдаг. Өөцөн дээрүүл тийм контент гэх юм уу. Тэгээ сонирхчийвэл орох үед нь та нар үзэж болно шүү. Мөрөөдлийн Монголын өмнө говийн дугаарууд дуусах үед араас нь орох байхаа тусдаа плейлист болоод. Тэгээд тэрийг сонирхчийвэл үзээрэй. Одоо цаг болонгоо дөнгөж 40 болж байгаа юм. Дөнгөж ихтэй ч унтах цаг болж байгаа юм шүү, тэ. Хоолоо идчихэд угаасаа унт. За нэг аяг гаргаад. Ваа, үнэр бол таалж гин үү. За энэ яг энэсийг ингээс авч харуулах юм байна. Хоол бол янз. Дахианы чийж махтай. Будаатай шүл. Энэ унтарч байгаа гала жоохон өөр л татчихжээ. Гэсэн чинь унтраад гэсэн чинь элчин буурч байна. Дааруулах гээд. Энэний хамт бол үнэхээр солиотой. За одоо энэ дээр нэмээ юу идэх вэ гэхээр штэ. Хараа нөө гамбин өчигдрийн хуушуурны үлдэгдэл гурлаар хийсэн гамбин тэрийг идчих. Энэ бол яг бинэрхүү амттай. Жохон лудлаан ер нь биншгэл амттай л байна. Дөө ямар ч бинчин ямар ч амтгүй штэ. Гурил болгоцсон. Гэтэ нэмхэн гурилтай штэ. Илтсэн. Энэ төвт гамбир шиг лудлаантай, биншиг амттай л. Тийм байгаад. Тэгээ гамбинтай. Будаатай шүл. Хэри бол яагаад тийм амттай болоод тийм мэдгүй. Хэри олондоо байна уу? Надтай байгаад нөө. За хоол бол үнэхээр янзтай шүү дээ. Янзтай байгаа шүү. За майхандаа орж ирчээд буудалтай шүлнөөсөө дахиад иж байна. За орон дээр мошокол гэлтэйг унтандаа. Маргааш өглөө уулзъя. Бай. Баярлалаа. За өглөөний минь. За өнөөдөр бол нам унтлаа. Унтж чаад үүд болж явах сэрж ин да. Цаг 10:20 болж. In the morning I wake up feeling no pain. Энэ говьд хуурай юм элстэй газар гарын өдгөрүүд ер нь жоохон хуурашаад хумсныхаа уугаар нэг арьсан сөрөөд өвддөг штэ. Тэгж өвдөх гээд юм. Тэгэхээр авч авсан тосоо нэг
мэдгүй мартаадсан. Тэгэхээр тосоод хүрэхэд чи хуурай байдлаас хамгаалъя да. За тэгээд тэрний араас бол нарны тос бол мэдээж хэрэгтэй. Өчигдрийн хий соолноос бүр амар их үлдсэн. 2-5 дахиж идэхэр үлдсэн үү. Би нэг ингээд хоол хийхээрээ дандаа илүү ичээд тах юм. За энийгээ өглөө идээд үлдснийг замдаа авч яваад замдаа идэв. Сайн уу? Bring me into golden sunlight. If I'm going with you, I know we'll get to the other side. Sinking in, I know this feels right. Catching a breeze, love moving through me like a wildfire, like a wildfire. I'm never the same. Whenever you're calling my name, I'm taking my sweet time. Hey, whatever the plan, I know I'm holding the best of me out of my hand. I know you always understand. Bring me into golden sunlight. If I'm going with you, I know we'll get to the other side. Sinking in, I know this feels right. Catching a breeze, love moving through me like a wildfire, like a wildfire. Oh.
Булган сум дээр хүрээд ирлээ. Бензинээ шаваад дүүргчлээ. Сая дэлгүүр ороод хүүтэн уух юм авлаа. Тэгээ заримг авчлаа. 10 заримг авсан. За тэгээд одоо дараагийн газар хүнээс асуусан чи хэд байгаа. Төвөөсөө 200 км гинэ. Тэгэхээр энэчээс одоо бүгдээрээ буцаад төв рүү очие. За бид нарт нэг ийм шавар таарсан. Ийшээ орвол ерөнхийдөө суух магадлалтай. Тэгээ хажуугаар айгу зэгстэй юм байна. Баруун талаар нь тойр явчих гэсэн чи. Энэ одоо юу юм болоо? Энийг тойрч гарч болох нь хараад. Аба. Энэ нэг малын өвлжөөл юм шиг байна уу. Энийгт ингээд баруун талаар нэг тойрч болох юм. Тэгэхээр зам нь нэлийн цавхрын зэгсийг ерөнхийдөө ингэж өнгөрөөл тойрч болох юм байна. Энэ усыг гаталж яхаар ингэ тойроо гарчдөө. Зүгдөө. За шавраа амжилттай төрсөн ш. Keep on moving.